За, Монгол төгрөгийн ханшийн талаар асуух гэж байна. За, бид нар одоо хамгийн дээдл нь 20 мянгатын дэвсгчдээр Монгол төгрөг хэрэгэлдэг. Тэгээ сүүлийн жилүүдэд бол одоо Монгол төгрөгийн ханш доллартай харьцах даач унж байна. За, нийгэмд ч одоо бодит үнэс нь унж байна. Монголчууд өөрсдөө бид нар төгрөгтөө итгэхгүй, төгрөгт итгэх итгэл нь одоо суларч байна гэж харж байгаа. Тийм учраас одоо дундаж давхраг бол одоо орлогоо төгрөгөөр олдог. Тийм учраас энэ төгрөгийн ханш доктортой байж ээж төгрөгийн ханш одоо үн өгөх нь одоо багасж ээж энэ одоо дундаж давхаргын орлого одоо баталгаатай болж энэ одоо нийгмийн баталгаа нь хангагдана гэж ингэж харж байгаа. Жишээ хэлэхэд 2016 онд тэтгэвэр 208 мянган төгрөг байсан. Одоо 600 мянга болсон байгаа. За 2016 онд ноолуур 100 мянга байсан. Одоо 130 мянга байгаа. За тэгтэл одоо бидний олж байгаа орлого өдий дайтайгаар ингэж шишиж өсөж явахад нөгөө талд нь бараа бүтээгдэхүүний үн бидний хэрэглээний зардал одоо 3, 4, 5 дахин ингээд өссөн байна. Тийм учраас одоо энэ дээр ер нь бодлогын ямар арга хэмжээ авах вэ? Төгрөгийн ханшийг унахгүй бах одоо харьцангуй доктортой байлгахад ямар арга хэрэгсэл, ямар бодлогын арга хэмжээ авах вэ гэсэн юм асуулт. За мөнгөний ханшны уналт бол зөвхөн дундаж давхаргын биш, нийт ард иргэдэд нөлөөлж байгаа халаасыг нь хаосолж байгаа юм үнгүүдүүлж байгаа гол хүчин зүйл. Төгрөгийн ханш уналт үндсэн 3 шалтгаантай. Нэгдүгээр нийлүүлэлтийн шалтгаантай. За нийлүүлэлтийн шалтгаан бол Монгол улс үйлдвэрлэгч улс болоод дотоодоо үйлдвэрлэдэг биш, дандаа импортоор авдаг болсон. Ийм чөтгөрийн тарифт орсон. Ийм учраас экспортоос импорт нь их болохоор гадагшаа валюта зараад байгаа учраас валютын ханш тогтмол өсөж идэг. Валютын ханш тогтмол өсөхөр валютын ханш өсөж байгаа юм чинь цаанаас авч байгаа барааных нь өсөж идэг. Өөрөөр хэлбэл ийм нийлүүлэлтийн буюу импортын За үргэлжлүүлээд 2 минутын 3 минутын дуусгачих. Энэ нөгөө орж гарч байгаатай сэлгэж байгаа толботоор хүмүүсийн минут нь яваад байна. Тийм учраас манай эдийн засгийн бүтц өөрчлөгдөж үндэсний үйлдвэрлэлээ хүнсний үйлдвэрлэлүүдэд дэмжээгүй энэ бодлогын үр дүндэл ерөөсөө үндсэндээ манайх импортоос хамааралтай болчиход байгаа нь валютын ханш өсөхөр бүтээгдэхүүн нь өсөхөр дагаад валютын ханш нь өсдөг, импортоос авдаг. Ингээд үндсэндээ нэг нүүр салтаа зарж авсан валюта гадагшаа хүнс, худалдаа бүх зүйлдээ зарцуулаад дотоодоо үйлдвэрлэгч улс биш болсон төгрөгийн ханш унж байгаа гол үндсэн шалтгаан болж байгаамаа. Инээс болж үндсэндээ инфляц бол тогтмол өсөж 92 оноос хойш Монгол төгрөг 44 дахин үнгүүдж байгаа гол шалтгаан бол ерөөсөө дотоодын үйлдвэрлэл, бизнес, аж үйлдвэрчлэлтэд дэмжээгүй дампууруулаад, хувьчлаад, унгаад, устгаад ёстой нөгөө санаатаагаар жимшиг, гадны жимшиг бодлогын үр дүнгуудад чинь дотоодоо юм хийж чаддаг биш, бүх юм импортоор авдаг болсноос импортоосоо долларын ханшнаас хамааралтай болсон. Энэ эдийн засаг маань жоохон нүүрс алц эсээ импортлоод